засаг дарга ба сэтгүүлчид ярилцлагын энэ удаагийн дугаар эхлэж байна. Таны оройн амгалан ялтгая. За орой мэд. За тэгэхээр саяхан Монгол Ардын намын 28 дугаар их хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлсөн. Тэгэхээр энэ одоо 28 дугаар хурал гэсэн сэдвээр бол яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ хурал ерөнхийдөө онцлогтой хурал болвоо. Хурлын одоо онцлог шийдвэр нь юу байв? За тэгэхээр Монгол Ардын намын 28 дугаар их хурал бол манай Монгол улсын улс төрийн одоо түүхэнд бас томоохон үйл явдал боллоо. Тэгэхээр энэ хурлаар бол гол нь Монгол Ардын намын шинэ одоо мөрийн хөтөлбөр ирмэлзэх зүйл, за намын дүрм одоо баталгаас гадна Монгол Ардын намын даргын асуудал яригдсан. Тэгээд Монгол Ардын намын дарга бол шинээр сонгогдсон байгаа. За мөн Монгол Ардын намын баг хурлын гишүүдийг шинээр сонгож хяналтын хорог байгуулсан. За энэ удаагийн одоо намын их хурлаар бол намын одоо төлөөлөгчөөр оролцсон 1200 гаруй төлөөлөгч нар байгаа. Тэр дундаа манай Ховд аймгаас 68 хүн сонгогдсон оролцсон. За энэ хүмүүс маань намын дарга дээр бол одоо одоогийн ерөнхий сайд Монгол Ардын намын даргад нэр дэвшсэн хөрөлцөх сайдыг бол 64% бол дэмжиж гаргасан байгаа. За энд бол манай аймгийн одоо төлөөлөгч нар ч гэсэн бас дэмжиж ингэж оролцсон. Тэгээ ингэснээр одоо Монгол Ардын нам маань шин даргатай боллоо. Дарга маань ерөнхий сайдыг давхар гүйцэтгэж байгаа. Тэгээ засгийн газар цаашдаа тогтвортой ажиллах. За Монгол Ардын намаас одоо дэвшүүлсэн 20 он хүртэх зорилтыг хэрэгжүүлэх, 20 оны сонгуульд амжилттай бэлтгэх, ард түмнийхээ өмнө хил хөвгтэй хариуцлагатай байх үүднээс асуудлыг бол ингэж шийдсэн байгаа. За намын баг хурлын хувьд бол 369 болгож тоог бас нэг 50-60 хүнээр нэмэгдүүлсэн. За манай аймгийн хувьд өмнө 11 баг хурлын гишүүн байсан бол энэ удаад 13 болсон байгаа. За 13 гишүүнээ бол одоо бас намынхаа төлөөлөгчдийн дунд ярьж байгаа асуудлыг шийдсэн. За голцоо орон нутгаас бол сонгогдлоо. Гэхдээ Улаанбаатар хотоос бас ганц нэг бий квотаар 5 хүн үлдсэн 8 хүнийг бол сонгох маягаар оруулсан байгаа. За ингээд намын хурал бол одоо амжилттай болж намын төлөөлөгчдийн маань бүгд одоо орон нутагт ирсэн байгаа. Удахгүй бид нэр ойрын хугацаанд намын их хурлын шийдвэрийг хүлээж авах ажил арга хэмжээг аймгийн төв болон сумуудад бүсчилсэн байдлаар зохион байгуулна гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол Ардын намын 28 дугаар их хурлын одоо энэ шууга намжаагүй байхад Ховд аймгийн Монгол Ардын намын хороо 4-р хуралдаанаа зохион байгууллаа. Хуралд оролцсон одоо нийт төлөөлөгчдийн 5 нь аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар таныг үлдээх, бусд нь бол одоо намын даргаас одоо чөлөөлөё гэсэн ийм шийдвэр гаргасан мэдээлэл одоо сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татж байна. Тэгэхээр Монгол Ардын намын хорооны 4-р хурлын талаар та мэдээлэл өгвөл. За энэ аймгийн намын хорооны 4-р хурал гэж өчигдөр болсон байлээ. Би Улаанбаатар хотод ажиллаар явж байгаа нэг л ирсэн. Тэгээ энэ тухайн асуудал бол намайг Улаанбаатарт одоо байхад уржигдэр оройноос эхэлж яригдсан. Тэгээ намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга болон холбогдох хүмүүс намайг дуудаж уулзсан. Танай аймагт ямар арга хэмжээ юу болж байгаа гэдэг. За тэгээд ерөнхийдөө бол энэ 4-р хуралдаан бол дөрмийн бус ер нь одоо дээрээсээ тогтоол шийдвэргүй дотооддоо асуудлаа одоо шийдэхэд барих дүрмгүй ийм хугацаанд хийгдэж байгаа. Мөн одоо Монгол Ардын намаас бол ойрын хугацаанд аймаг нийслэлийн намын хорооны дарга болон иргэдийн төлөөлчдийн хурлын дарга застрах бүлгийн дарга нарт чиглэл өгсөн байгаа. Намынхаа нэгдлийг хангаж ажиллах, төсөв төлөвлөгөөгөө сайн батлах, цаашдаа намын баг хурлыг хийх талаар ингэж чиглэл өгсөн. Энэ чиглэлийг гэсэн манайхан баримтлаггүйгээр одоо байхгүй ирээс хамгийн гол нь аймгийн намын хорооны даргаыг байхгүй араар ийм ажил арга хэмжээг бол хэд хэдэн удаа зохион байгуулж тэр нь хүчингү болж ирсэн төвхтэй л дээ. Тэгээ энэ бол мөн тэр замаар л орно гэж би ойлгож байгаа. За тэгээ хамгийн гол нь энийг бол хийж болно. Гэхдээ ойрын үед энэ намын баг хурал хийх, намын хорооны хурал хийх биш, намын баг хурал хийх нь бол зохимжтой байна. Тэгэхдээ бол бид энийг он гарч байгаад хийхээр ингэж тогтсон. Ягаад гэвэл хуучин намын дүрм бол хүчингү болцсон. Шинэ намын дүрм бол улсын дээд шүүхтэр бүртгэгдэж байгаа. Бүртгэгдэн гол хүчин төгөлдөр болно. Тэгээ намын дүрм гарсны дараагаар намын хорооны хурал хийх нь бол зохимжтой байна. 16 оны сонгуулийн дараа бол намын хорооны гишүүд намын хорооны хурлыг хийх шаардлагыг бол удаа дараа танд тавьж исэн. Намын даргын үед бол огт хүлээж авдаггүй байсан гэсэн асуудлыг ярьж байгаа. Арга буюу энэ хуралдааны хийсэн. За 11-р сарын 30-ны хурлыг бол хуралдах шийдвэрийг таныг хамтдаа байлцаж гаргасан гэх мэдээллийг өгч байгаа шүү дээ. Тэр бол намайг байхад гэхгүй юм уу? Бас намайг Улаанбаатарт явсан хурал намын хорооны хурал хийн гэдэг асуудал 10 сард ярьсан байсан. Би энд ирээд намын хорооны нэг намын их хурлын төлөөлөгчтэй ярьдаг. Тэр хурал дээр хамт суусан. Хамт суугаа ярихад бол намын хорооны хурлын асуудал ярина гэхэд би наад асуудлыг чи хүлээж авахгүй боломжгүй. Намын их хурлд явж ирээд намын баг хурал хийчихэж асуудал шийднэ гэд би гараа явсан. Манай нөхдүүд миний өрөөнд сууж агаад
намайг байхгүй байгаагаар 11 сарын 30-нд уралдана гэдэг асуудлыг өөрсдөө гэж. Энийг ирээсээ хийгээд шахаад ингэж намын хорооны хурал хий, намын хорооны хурал дээр одоо намын хорооны дараагийн галсан нунгийг одоо огцруулъя барья гэдгийг мөрөөдөд яваад идэг 4-5 хүний л хийж байгаа ажил байхгүй юу? Ерөөсөө намын дараагийг хууль бусаар авах гэсэн ийм арга. Тэгээ тэр хүрээнд л хийж байгаа асуудал. За ядаж миний асуудал ярьж байгаа намайг байгаа үед хийх хэрэгтэй шүү дээ. Намайг Улаанбаатар явсан хоогоор заавал хулгай хийж байгаа юм шиг ингэж явах юм. Оддын 16 оны 2 сард бас ийм асуудал хийсэн. Намайг байхгүй байгаагаар тэр хүчингүй болсон. 15 оны 107 сарын 2-нд бас ийм хийжсэн. Хүчингүй болсон. Тэгэхэд би өөрөө байж исэн. Ер нь болж игэл одоо намайг ер нь 14 намын дарга болсноос хойш ер нь огцруулна, холдуулна, зайлуулна гэдэг юм. Нэг 4-5 хүн хийгээд л ховдчууд мэдчихэл байгаа дөө ерөнхийдөө. Намын гишүүд бол бүр сайн мэдж байгаа. Энэ хэдэн хүний хүрээнд л яваад байгаа асуудал. Яагаад ийм асуудал гаргаад байгаа юм бол? Гэхдээ одоо яг үү би ойлгохтой бол намын хорооны дарга хүн бол намын сонгуульд намаа бэлтгэж оруулаад ялуулах хэрэгтэй л гэж үзэж байгаа. Би үндсэн үүргээ бол бий л байсан 3 шатны сонгуульд ялцсан. Намайг ямар нэгэн байдлаар албан тушаалаас намын хорооны даргаас чөлөөлөх ямар шалтгаан байхгүй. Би бол үндсэн намын дүрмээр яг өгсөн үүрэг даалгавар буюу улсын хурлын сонгуул, аймгийн иргэдийн хурлын сонгуул, ерөнхийлөгчийн сонгуулийг би гурвууланд нь ялаад гарцсан. Тэгэхээр надад бол ямар нэгэн асуудал улс төрийн талаараа бол байхгүй. За энэ хүмүүсийн хувьд бол энэ хүмүүстэй зохицдгоо, таардгоо, хамтарч ажиллаж чадахгүй байгаа тал бол байгаа. Анханасаа л тийм байсан. Намын хорооны гишүүдийг ер нь гишүүдийн итгэлийг алдсан зүйл байгаа юу энэ хугацаанд? Юу байх вэ? Би чинь намын үндсэн үүргэл биелүүлсэн гэж хэлээд байна шүү дээ. Намыгаа ялуулдаг, намын хамт олноо зэгцэлдэг, нэр дэвшигчдийг гаргадаг энэ үүргийг бол би гүйцэтгэсэн. Хамгийн гол нь ард түмний итгэлийг алдаад байна л да. Монгол Ардын намын одоо удирдлагууд эв нэгдлэггүй байгаагаас шалтгаалж 20 онд яах вэ гэдэг асуудал гарч ийн. Дараагийн сонгуульд хэрвээ ард түмний итгэлийг олж авч чадахгүй бол хариуцлага хийнэ гэмэрх вэ? За тэгэхээр одоо эн чинь бол өнөөдөртөө ч нэг итгэл алдраад байсан байхгүй л дээ. Цөөхөн хүний хүрээнд хийгдэж байгаа ийм асуудал. Ер нь цаашдаа ийм байдалтай байгаад таран нийлэхгүй юм уу, уутанд багтдаггүй гэдэг шиг, шуудаанд багтахгүй гэдэг шиг ингээд байх юм бол асуудал бол урцдаж магадгүй. Өөрөөр хэлбэл ард иргэд бол эвгүй байдалд орох нь дамжиггүй. Тэгэхээр өнөөдөр энэ асуудлыг яагаад босгож ирээ тавиад намайг байхгүй хоогоор миний тухайн асуудал яриад намайг огцруулж яагаад нэг 60 хэдэн хүн гарын үсэг сурснаар би ч огцордгүй байхгүй юу? Тэр дундаа аймгийн намын хороо аймаг нийслэлийн намын хорооны дарга нар бол намын удирдах зөвлөлийн боловсон хүчний яг бодлого журмын дагуу явдаг байхгүй юу? Өнөөдөр намын даргаас одоо халах уу, солих уу, огцруулах уу гэдэг асуудал бол намын даргатай ярьж шийддэг асуудал. Хөрөлсөх даргатай. Тэгэхээр хөрөлсөх даргатай байтхаа намын удирдах зөвлөл юу ч ярилгүйгээр хэдэн хүн багшийн дээдийн зааланд цуглаж байгаа л нэг саналын хайрцаг авчид тавьчаал. Ерөөсөө яг нариндаа бол яг нэг компани нөхдүүд нэг нөлөө өгөх хэдэн хүн цуглаад энийг хийж байгаа байхгүй юу? Ингэж нам болж тоглож болохгүй. Хүчингүй. Энэ бол би намын хорооны дарга бол одоо шууд мэдэгдэх юм хүчин төгөлдөр биш. Ер нь бол одоо маш Баяр би хэлж штэ. Намын дүрм гараагүй байна. Хуучин дүрм хүчингүй болсон их хурл болоод дараагийн дүрм нь гарч ирээгүй байна. Ямар дүрм барьж энэ ажлыг хийсэн гэдэг чинь тодорхойгүй болчиход байна. Ер нь Монгол Ардын намын тэргүүлэгчдийн зүгээс бол маш олон удаа мэдээллийг одоо хэвлэл мэдээллийнхэнд өгж байгаа л да. Тэр нь юу гэхээр намын дарга маань одоо яг ингэж намын хорооны хурал хийхээр 2-3 удаа ингэ татгалцсан санал өгдөгөө. Тэгэхээр дээрэс нь одоо намын тэргүүлэгчид хуралдаад Монгол Ардын нам иргэдээ сонсож байна хилцүүлгээр 11-р сарын 30-нд одоо энэ намын хорооны хурал хийгдэхээр шийдэгдлээ. Одоо 40 орчим хоногийн өмнө ингэ шийдвэр гараад олон хүмүүс шийдчихэд байхад энэ намынхаа одоо үйл ажиллагааны тайлан тавьдгүй. Одоо ерөөсөө л энэ одоо намын хорооны хурлаас таныг зогтсон байна гэдэг одоо мессежийг олон түмэн аваад байна л да. Тэгэхээр энэ дээр та ер нь ямар тайлбар тавих вэ? Тэгээ 2015-2016 оны үйл ажиллагааныхаа тайланг намынхаа хорооны хурал дээр очиод тавьчих тийм боломж байгаагүй юм уу? Байгаагүй. Ягаад бол уржигдэр би Бүрүүган даргаас өөрөөс нь томилт таваад Улаанбаатар явсан. Өөрийнх нь гарын өстө томилт над байна одоо миний зүнхэнд. Тэгэхээр ер нь одоо энэ нөгөө талаасаа бол нөгөө талаасаа яагаад намын хурал хийхгүй байгаа юм? Намын хурлыг бол хийдэг үед нь хийдэг байхгүй юу? Түүнээс зүгээр гинт бодож байгаа намын хурал хий. За энэ нөхрийг зайлуулъя гэсэн юм ярьж болдгоо байхгүй юу? Намын хурлыг чинь хийдэг цагтаа заавал хуралдаад байх шаардлагач байхгүй. Нэгэнт л сонгуульд үргөө гүйцэтгэл хамт олноо өдөртөн жолоодол амжилт гаргаад явж байгаа бол заавал тэрийг нэг хурал мурлаар шийдээд явах юм байх. Ажлын хэсэг янз бүрийн шугамар шийдэж болно. Би бол 50 дахь цагтаа тайлангаад. За би та нарт нэг юм хэлэхэд одоо хуучин дүрмэндч байсан шинэ дүрмэндч гарч ирж байгаа тэр юу гэхээр аймгийн намын хорооны даргаыг зөвхөн аймгийн намын хорооны баг хурлаар шийднэ гэсэн заалттай. Тэгвэл өдөрдох зөвлөлтөд зөвшөлдсөн
тэгжиж нэр дэвшүүлж ийм зарчмаар шийднэ гэсэн юм заалттай. Тэгэхээр зүгээр нэг хэдэн хүн цуглаад өчигдөр бол намын орооны гишүүдийг нэмж байгаа нөхөж байгаа гэдэг байдлаар нэг 61 хүн цуглуулчаад 5 надыг дэмжиж үдсэн одоо нэг 54 хүн ч юм уу тийм ээ намайг одоо эсэргүүцлээ огцруулъя гэдэг эн чинь бол зүгээр тоглоом байхгүй хөөхт. Ингэж улс төрийн намаар бид нар ингэ тоглож болохгүй шүү дээ орон нутгад ч гэсэн. Тэгээ энийг одоо дэмжиж яваад байгаа манай хурлын дарга маргууд өөрсдөө буруу байхгүй. Би зөндөө хэлсэн өчигдөр буруугааны даргад. Бити наадахтаа оролцоо наа чин дэмий шүү. Явандаа өөр дээр чин улс төрийн хариуцлага ирэн шүү. Ядаж намайг очихоор яриач наатаа. Болооч та нар. Гисээр байтал цуглаа суугаад баахан урал хийгээл баахан дарга марга нарийн бичих сонгож байгаа юм хийсэл юм гэсэн. Намын даргыг одоо зөвшөөрөлгүйгээр намын дэд дарга намын тэргүүлэгчид ямар нэгэн шийдвэр гаргах ирэхгүй гэж ойлгоо. Ирэхгүй шүү дээ. Энд чинь хамтын зарчим шүү дээ. Хөлбөмбөгийн талбай дээр хөлбөмбөгч тоглодог шиг нам чинь нэгдсэн дүрмээр нэг бодлогоор нэг сахилга батар явна шүү дээ. Энэ бичгийг яагаад үгүйсгэж байгаа юм бэ? Би миний бичиг шүү дээ. Энэ намын ерөнхий нарийн бичгийн дараа амар баясгалангийн одоо энэ 29-нд гарсан бичиг шүү дээ. Бити янз бүрийн хий та нар байжаа гэдэг. Ингэж яхад ийм гэж байгаа. Хурлаас өмнө бас ийм бичиг ирсэн байна. Тэр чинь бас л энэ намын их хурлаа холбогдуулж янз бүрийн уулзалт арга хэмжээ битээ хийгээрээ намын гишүүдийн одоо санаа бодлыг юу болчин шүү зөрчилдөө үүсэн шүү гэж яхад дахиад манайхан нэг уулзалт хийсэн шүү дээ. Намайг аваач очсон би очсон ярьсан баахан өөрсдийнхөө хүмүүсийг дагуулад ирсэн алга ташаал бижгнэл тийм л юм болж ил байлээ. Над руу баахан дайрчлээ. Үгүй дайрлаа гэдэг яг би тайлбараа хийгээд бүх юм яриад гарсан тэр үед. Тэр хуралдааны одоо шийдвэрийг танд танилцуулсан уу? Танилцуулаагүй. Би зүгээр хүмүүсээс сонссноор л байна. Сүүлийн Тэгээс өчигдөр ямар хурал болов яав юу гэдэг талаар юу ч яриаггүй байна. Би нэгдүгээр тэр тухай мэдээлэл аваагүй. Тэгэхээр сүүлийн үед таныг авилгал хийл авахтай холбоотой асуудал бол удаа дараа бас яригдах болсон. За Орч Бадрах, Гал Бадрал, за Төвшин Бат гэд ийм олон хүмүүсийн нэр өстэй холбоотой авилгал авсан хэрэгээр одоо мөн авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэсэн ийм мэдээлэлүүд бол удаа дараа бас гарч байгаа. Тэгэхээр яг энэ асуудалд та аймгийн засаг даргын үед аймгийн Монгол Ардын намын хорооны даргын үед ямар хариулт өгөх вэ? Энэ бол ерөөсөө бас намайг унахтай л холбоотой асуудал. 6 сарын 2-нд аймгийн засаг даргад итгэл үзүүлэх үгүй юу гэж асуудал ярьсан шүү дээ. Тэн дээр бол ямар нэгэн байдлаар намайг буруутгаж одоо төлөөлөгч нарын сэтгэл зүйд нөлөөлөх гэдэг юм уу те ховдчуудын сэтгэл зүйд нөлөөлж байгаад энийг унгаад аваа хийчээ гэдэг байдлаар зохион байгуулсан ажлууд байхгүй юу? Одоо тэр ягаан галаа гэдэг тэр зурагтаар яриад уйлаад унжаад надаас 8.5 сая төгрөг авцсан би үүдэнд нь сар гаруй суусан 100 гаруй сая төгрөг шатчлаа гэдэг хүн яриад байгаа. Тэр хүнийг би амьдралдаа үзээгүй. Тэр хүнийг. Тэр манай Манхан сумын хүн гэсэн. Тэгээд үнэхээр тэр надад тэр их мөнгө санхугаа алдсан бол өнөөдөр яагаад ирээгүй вэ? Өнөөдөр болтол надад тэр ирээгүй вэ? Уулзаагүй вэ? Ядаж тэр 8.5 сая төгрөг гэсэн бол тэрийг авахар яадээ. 100 байг л дээ. Эн чинь бол юу гэхээр би сүүлд мэдсэн. Пүрүүгийн даргатай нэг ангийн Манхан сумын харьяат хамт 10 жил төгссөн. Гадна миний таньдаг мэддэг хүний утсаар утасдж байгаад орж ярьсан байгаа байхгүй юу? За би одоо орох уу? Оронгууд намайг үг хэлүүлэх үү? Нөгөө юмаа өөрч аваач өгнө үздэ өргөдлөө гэд ярьж байгаад орсон. Тэр утсаараа яриулсан хажууд нь сонссон хүн дараа надад хэлж шít. Энд чинь зохион байгуулалтын юм болж шít дараагаар гэж. Би ойлгосон. Тэнд бол Төвшин Батмат бүгд бас холбогдож байгаа. Энэ дөргөний нөгөө юутай холбоотой байхгүй энэ чинь бүгдээрээ. Дөргөн сумын нөгөө Хөх ар гэдэг газрын тэр нөхөн сэргээлт. Одоо өнөөдөр тэн дээр нэгж компани ороогүй байгаа. Тэр нөхдүүд бол бас сүүл сонсож мэдснээр бол бас зөх хэмжээний нөхдүүдийг авчираа техник хүч гаргаад тэднээс мөнгө санхүү аваад бас залилсан байсан ажил хийсэн юм шиг байл. Өөрөөр хэлбэл хоорондоо засаг дарга гэсэн клиптэй утсаар ярьдаг байсан гэж байгаа шүү дээ. Тэрийг нөгөө хотын хүмүүс нь ярьж гин гэж байгаа. Өөрөөр хэлбэл миний өмнөөс жүжиг тоглож ярьдаг шүү дээ. Одоо заа чи хүлээж чам явууч өгөн шүү. За мөнгө өгөөрэй энэ төр гэж ярьд юм одоо яад юм. Тийм л юм болж исэн шүү. Би сүүлд сонсож мэдснээр. Тэр хурлын дараагаар бол надад энэ Төвшин Батын гаргаж өгсөн энэ тодорхойлт байгаа байхгүй. Ямар шахаанд орж яагаад ямар хүмүүс одоо ингэж үг гэлүүлсэн яасан гэдэг нь одоо энэ 6 сарын 12-нд над бичсэн бичгэн энэ байж байна. Энийг та нар үзэж болно. Гэхдээ ямар баримттай гоо. Баримттай бол өнөөдөр ирэхгүй яасан. Одоо энэ дэрийн Төвшин Бат юу гэж бичсэн байна? Та нар жишээ зурагтаар хүмүүст харуулахгүй юу? Энэ хэд хэдэн хүн архитуулаад энэ хоёрыг зохион байгуулалтын мөнгө өгж архитуулж байгаа л үг хэлүүлсэн байгаа байхгүй. Энэ юу гэхээр ерөөсөө намайг одоо энэ ажлаас зайлуулах гэсэн л арга шүү дээ. Аймгийн эрх мэдлийг одоо хууль бусаар авах гэсэн. Намын орооны даргаас нэр хүндийг унгажж одоо холдуулах гэсэн ийм л юм явж байгаа шүү дээ. Хитгэн хүн. Энэ чинь цаана бас зохион байгуулж байгаа хүн байгаа би мэдэж байна тэр. Яг авилгатай тэмцэх газарт яг ямар асуудал шалтгаалж Энэ асуудлаар намайг шалгаагүй шүү дээ. Нөгөө шалгана гэсэн яасан, өгнө гэсэн яасан. Өнөөдөр хүртэл намайг дуудаагүй нүгээр.
Уу яаж дууддیں۔ Би очиод хэлэхүүгтэй яриатай шүү дээ угаас. Би яг дуугаа би зүгээр эцэс тарин би та нарт хэлэхэд би энэ одоо шахаанд ороод ийм юм хийж байгаа иргэдтэйгээ бол их заргалдахгүй. Харин цаана энийг хийж байгаа хүмүүсийг бол би уучлахгүй. Тэр хүмүүстэй харин би дараа нь хариуцлага ярина тооцоогоо ярина. Энэ хүмүүс яг уу хин ч мөнгө төгрөг өгд юм уу, архитарс өгд юм уу, шахаж шаардаад ингэж байгаа л. Одоо наан ч бол ичсэн байгаа үстэй. Тэ? Ийм л юм болоод байгаа шүү дээ. Тэгээд тэрийг Facebook, Twitter-аар ингээд баахан бичээл баахан тэгэл зохион байгуулалттай ингээд лайк майк дараа шеэр хийгээ явахаар ч нэг л том одоо авилах чинь. Ийм л юм бол одоо нийтэд харуулдаг ш. Намайг бол одоо муу муухай болгож харуулах. Энэ зүгээр шалтгаан юу гэхээр би аймгийн засаг даргуулчин мөрийн хөтөлбөр бол нэлээд сайн боловсруулсан юм. Тэрнээс гадна би 22 бүтээж ажил хийнэ гэж маш том одоо төлөвөө гаргасан. Тэрийг нийт зарлаад ерөнхий сайд ерөнхийлөгчөөс эхлээ яриа явж байгаа. Ер нь нэлээд ахиухан юм хийчих гээд байгаа юм байна энэ хүн ховдын төлөө. Ер нь одоо зарим нэг хүмүүс бол би баг хэдэн жил энд ингэж чадаагүй байхад энэ ингэж гээд байна гэдэг хорон санаагаар надтай атгах санаагаар намайг эндээс холдуулах л гэж. Би овдчуудын ямар ч тохиолдолд би амлсан зүйлийг хийж л таарна. Шинэ хөлбөмбөгийн стадион байна. Их л цогцлуур. Их л цогцлуурыг би сая засгийн газар солигдохын өмнө 10 тэрбум төгрөг суулгацсан байсан шүү дээ. Тэгсэн хасагдсан байлаа шүү дээ. Яга хасчихсан. Одоо энэ 22 одоо бодит миний хийх ажлууд энэ байж байна. Энийг одоо өчигдрийн намын хорооны хурал дээр тэр Тэлэхан гээд ховд сумын хүнээр яриулж ирэх гэсэн шүү дээ. Тэр их л цогцлуур барьж хэрэггүй, хөлбөмбөгийн стадион барьж хэрэггүй. Одоо хэрэггүй ер нь дийлэхгүй шүү. Би барин шүү дээ. Ягаад би боловсруулсан юм хийж болдгоо. Тэгээ энэ одоо энэ зураг төсвийг хийлгэхэд зураг төсвийн мөнгөний манай иргэдийн хурал дээр санаачилж байгаа хасуулж байгаа хүн байгаа шүү дээ. Ховдын төлөө ажилладаг байгаа юм хэний төлөө тэр хүмүүс ажилладаг. Тийм хүмүүс байна шүү дээ. Өнөөдөр яг эдийн засгийн нөхцөл байдлаа харах юм бол энэ иргэд төлөө хандлагатай. Их тасалбар тэмцэлтэй нэг байлаа гэхэд барихаасаа илүү ажлын байрыг нэмэгдүүлэх талаар явж ажилласангүй гэсэн шүүмжлэлийг маш олон хэлж байгаа. Тэгэхээр эдийн засгийн тасалбартай холбоотой бас нэг асуудал байна л да. Одоо хөгжлийн бодлогын хэлцэд ажиллаж байсан хатан болд гэдэг залуу тухайн нөгөө их тасалбарын одоо зураг төсвийг гүйцэтгэх компани одоо тусгай зөвшөөрөл дууссан байхад нь гэрээнд гарыг зурулах гэсэн ийм шалтгаанаас болоод одоо ажилласаа халагдсан яриад явж ирсэн. Мэдхгүй. Тэрийг бол би мэдхгүй юм байна. Тэр хатан болд гэдэг чинь баг манай ч нэг сар гараа ижсэн 2 сар тэгсэл байх. Тэр яагаад тийм шалтгаанаар халагдаагүй байх вэ? Тэр өөрөө өргөдлөөгөл гарсан гэсэн шүү дээ. Манай энэ Өлзийхүүгийн хүүхэд шүү дээ тэр. Би бас Өлзийхүүтэй ярьж байсан. Өлзийхүү манай аймгийн дарга нар мөнгө авч ажил хүн томилж гин гэдэг. АТГ-ийн хүмүүс ирсэн хурал дээр яриад би Өлзийхүүд хэлж танаа хөө манай тамгын газар орсон. Кинд хэдэн дөрөвөд орцсон юм бэ гэж. Тэр ярианаас бол тэр хүүхэд гарсан болов гэж би харж байгаа. Түүнээс зүгээр тэр зураг төсвийн асуудал биш. За зураг төсвийн хувьд бол энэ титэм их л зогслуур барьснаар ховдчуудын амьдрал муутчихгүй. Ховдчуудын иддэг хоол татдаг тамхинаас би авч барихгүй эний чинь. Нэг нь бол гадаадын хөрөнгө оруулалтаар барина. Нэг нь улсын төсвөөр бариулна. Одоо орон нутгийн төсөв хөрөнгөөр эхлүүлэе гэж бодож байгаа. Энэ чинь ховдод хэрэгтэй шүү дээ. Одоо чатарт 350 хүн сууж байна. Би 800 хүний суудалтай соёлын өргөө яагаад барьж болдгоо энэ аюушийн талбай дээр. Чи яагаад залуу хүний хувьд одоо ингэж асууж байгаа юм? Яагаад би 70000 хүний суудалтай хөлбөмбөгийн стадион барьж болдгоо юм бэ? Ховдод хэрэгтэй шүү дээ. Баруун бүсийн иргэдэд хэрэгтэй шүү дээ. Тэг яагаад энийг чимээ хүний талах тарианаас авах гэж хийгээгүй шүү дээ. Засаг даргын хөтөлбөрт орцсон. Том цогцлбор баригдах талаар яг үндэсний хэмжээнд бодлогын төвшөлт тавигддаг байх. Ховдоо байж болно шүү дээ. Мэдээж нэг талаар сайн л та. Гэхдээ одоо олон улсын тэмцээний ховдоо аймаг зохион байгуулна гэхэд бас зөвхөн хөлбөмбөг хийхгүй шүү дээ. Энэ чинь бүх төрлийн тэмцээн хийх боломжтой доошо 3 давхар байшин шүү дээ. 350 машины зогсоолтой дундаа худалдааны төвтэй өчнөө ажлын байр тэнд гарна чиний асуудаг. Тэнд өчнөө ажлын байр дээр дунд нь гарна. Тэгээд дээр нь хөлбөмбөг тэнд морь мал оруулах л хэрэггүй. Бусд нь бол бүх төрлийн тэмцээнгийг бүрэн боломжтой дугуй хэлбэртэй маш гоё зурагтай шүү дээ. Би та нартай зургийн файл майлаар үзүүл одоо надад байна. Ингээ зураг төсвийг хийгдэ дууссан. Энд чинь маш гоё юу шүү дээ энэ бол. Энэ зөвсгөр одоо бүтэн босгогдсноор ойролцоогоор одоо хичнээн хүн ажлын байраар хангагдсан. За тэр Титэм стадионы доод талын тэр дугуй зааланд бол нэг 300-аад ер нь аж ахуй нэг бизнес эрхэлдэг хүмүүс бүрэн орох боломжтой. 300 машины зогсоол гэж боддоо та нар. За нэг машины зогсоол нэг лангуу гэж бодчих. Тэгэхээр 300 хүн ажлын байртай болж байгаа үстэй. Тэнд үзэсгэлэн худалдаа хийж болно, тэнд худалдаа хийж болно, үйлдвэр явуулж болно тэнд дотор. Гэхдээ нэг өөрөө хэл манай засгийн газрын бөгөөд миний хөтөлбөрийн гол зарчим өгөхөр бодит юм үлдээх л байхгүй.
Түүнээс 4 жил худлаа хүний юм ярихтай гол биш. Бодит би Эрдэнэрийн станцыг бариулна. Титэм стадионоо барина. Эхлийг барина. Цементний үйлдвэрийг би дэмжинэ. Замуудаа барьж дуусгана. Хэдэн замыг холбоно. За сургууль цэцэрлэг дэвтэрдэргүй баригдана. Энэ чинь бүтээл шүү дээ. Ард авш энэ нөгөө амар санаагийн зингэлдэх хүрээлэнгээ маанус гэж хүрээлэн болгоно, маш гоё болгоно. Музей барина, музейн барилгыг барина. Одоо музей үзмэрээ авчирч чадах. Гэхдээ ягаад ингэ намайг юм хийхээр хэрэггүй гэдэг юм бэ? Ховдчуудын амьдрал муучих гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Намынхаа одоо хүрээнд ойлголцож чадахгүй байна гэдэг бас харамсалтай. Гоо ойлголцоод эн чинь намын би энэ асуудлыг ийм байхгүй. үргэлжлэх бол намын даргын үед аймгийн даргын та юу гэж харж Алтан туяа ийм байхгүй юу? 4 сарын 12 сарын 4-5-ны үед бас аймгийн иргэдийн хурлыг ээлжид хурал болно. Тэгэхээр магадгүй энэ хурлаар дахиад танд итгэл үзүүлэх үгүй юу гэдэг асуудал бас хөндөгдөхийг өгөөсөж харахгүй. Ийм байхгүй юу? Энэ би яагаад энэ баахан студент титэм юм яриад байгаа юм? Эн чинь угаасаа орон нутгийн хөтөлбөрт бид нэр дэвшүүлээд орсон саналуд байхгүй юу? Ховдчууд дэмжсэн байхгүй энэ чинь. Бид энэний төлөө санал өгсөн шүү дээ. Ихэл зогслуур, Титэм стадион, Эрдэнэрийн усан цахилгаан засгийн газрын хөтөлбөрт хүртэл байсан. Ингээд бид нар чинь хөтөлбөртөө орсон юмыг л яриад байгаа ш. Түүнээс би гэнт нэг өдөр л баахан стадион барий, юу барий гэдээ би суугаагүй шүү дээ. Тэгж болохгүй байхгүй юу? Намынхаа хүмүүс танд та Үгүй чинь намынхаа өөрөөсөө боловсруулсан байхгүй юу? Одоо хийлгэхгүй гэсэн хүмүүс их олон байна гэж та хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ 5-6 хүн л байна. чадахгүй байгаа асуудал аль хүртэл үргэлжлэх. Яг манай намын би харин тэр чинь хэлээд байна. Танд итгэл үзүүлэх асуудал. Одоо яг манай намын бүрэлдэхүүнд удирдлага буюу аймгийн иргэдийн хуралд байгаа 5-6 хүн л энэ асуудлыг эсэргүүцэж байгаа. 5-6 хүн. Түүнээс намын гишүүд эсэргүүцээгүй, ховдчууд эсэргүүцээгүй. Тэгэхээр тэр хитгэн хүний хүрээ. За одоо 4-нд яах вэ гэж байна. 4-нд яахчгүй шүү дээ. Төсөөл ярина. Миний асуудал 6 сард яриад хуулиараа намайг бүтэн жилийн дотор хэлцэх аргагүй болсон шүү дээ. Засгийн нутгийн нэг удирдлагын тухайд хуулийн 32-ын 5-д байгаа уншицгаа. Одоо дахиж миний асуудал ярихгүй шүү дээ. Ярих хуулийн заалт байхгүй. Үнэхээр 5-6 хүн байгаа гэж та ярьж байна. Тэгвэл намын даргын үед та яг энэ 5-6 хүндээ хариуцлага тооцчих танд ирэх байгаа шүү дээ. Гэхдээ яг би нэг хүнтэй нэг заргалдаж хариуцлага тооцъё гэж нэг бодохгүй байна. Ер нь боломжтой хариуцлага тооцож болно. Нөгөө талаас энэ хүмүүс чинь өөр эрх ашигтай хүмүүс байхгүй юу? Ховдын гол тендерүүдийг авдаг. Ерөөсөө охин компаниудын хэлбэрээр ажилдаг. 4-5 ах トゥ найз нөхд нэг ангийн нөхдүүдийн л ажил. Тэднэр л надад ингээд садаа болоод гэж би хэлж болно. Энийг ховдчууд мэдж байгаа. Хин гэдэг нөхдүүд тендер авдаг. Би энэ тухайд шүлэг хүртэл зохиосон. Одоо шаардлагатай бол би фэйс дээр тавья гэж бодож байгаа. Тэд нар минь гэсэн шүлэг байгаа надад. Тэгээд зундаа бол морь уяад алга болчихно. Хавар зундаа морь уяад алга болчихно. Намар ирээд хэрүүл гэж эхлэн өвлжчихад дахиад хавар морио уяад тендерээ хийгээл явдаг. Ийм л одоо ирэтэмтэй хүмүүс. Ийм хүмүүсийг л одоо явуулж байгаа явуулга шүү дээ. Алхам бол Монгол Ардын намыг одоо итгэл бүлгээ гэж орнохын одоо суултыг бол Монгол Ардын намайг чадсан. Авсан гэрнээ дахиад одоо ард иргэдийн итгэл бүлгүүдээ хоорондоо хамгаалаад дотроо одоо ямар асуудалтай байгааг бол ард түмэн бол үнэхээр сонирхож байгаа. Үнэхээр одоо хоорондоо тааш тогтохгүй байгаа мó эсвэл арган тушаал эрх мэдлийн төлөө ингэж байгаа мó гэдгийг одоо олон янзаар бол иргэд сонирхож бас байгаа та. Тэгэхээр Монгол Ардын намын эв нэгдлийг та юу гэж бодож байна? Эвдэлцгүй юу яах вэ? Ер нь бол сая их хурлаар бол одоо эвлэрээд яв энэс цааш одоо хоорондоо маргалдаж бариад яах вэ? Тийм байж хэрэггүй гэдээ ингээд тохирсон шүү дээ. Би бол нэг маргалдаагүй л өнөөдөр хүрт. Зүгээр намайг байхгүй агуур миний тухай янз бүрийн болгоол намайг одоо хуурамч худлаа өнөөр огцруулаад ингээл байна. Би тэнд нэг дургуцаад байгаа маа таалах. Юу гэхээр би хүмүүсээ мэдж байгаа. Хин надыг ингэж байгаа. Хин гэдэг хүний удирдлагын доор энэ ажил явагдаж байгаа. Кичнээн хэмжээний мөнгө санхүү зарж байгаа. Яаж ховдчуудын тархийг угааж ямар муухай хадны мангаа болгож намайг хөөж явуулах гэж би мэдж байгаа учраас би 50 байгаа байхгүй юу? Би тэрний эсрэг ажиллагаа явуулаад би ажиллаа хийдгээрээ хийгээл байх л бол намайг бол огцруулаач гэсэн дээрээ хүлээж авахгүй. Яагаад гэвэл нэгдүгээр хуулийн хаалттай нөгөө талаасаа бол засгийн газар намайг одоо ерөнхий сайд намын дарга бол намайг муу ажилдаг хүн гэж хэзээж үнэлдэггүй. Би тэр хүнд олон жил битэр бас найз нэгт явдгийн хувьд мэдэн нэгнэ. Би хүн холихддаггүй, хүнд худлаа өгнө гэл би ажлын төлөө. Би шудраг. Ховдчууд намайг яагаад 14 онд хүлээж авсан юм? Ягаад би 2 дахь засаг дээр бол би шудраг штэ. Би өөрөөдөр надад нэг газар байхгүй метр квадрат. Ховдод би газар аваагүй. Орон суус байхгүй байна. Би өөрийнхөө түрээсийн байранд амьдарч байна. 16 оны сонгуульд та ийм байхад яах юм тэгээд очуудрахтай нэлээд хамтарч ажиллаж байсан. Сүүлийн үед очуудрах байгаас тань илүү дайрсан нэлийн дайралтад гарч байна.
Үүнийг яг та юутай холбож тайлбарлах вэ? За оч удрахын хувьд бол тийм асуудал байгаа. Ер нь бол 14 онд би намын дарга болчиход яавал 3 суудлаа авах уу гэдгийг бодсон юм. Тэгээ бас зарим юм цовинтай. 3 жижиг тойрог болмоор санагдсан байхгүй. Хууль өөрчлөгдөх юм шиг санагдсан. Би олон улс төрчтэй уулзж ярьж байсан л дээ. Тэгээд 3 хүнээ 3 жижиг тойрог дээр ерөнхийд нь бэлтгэх маягаар ажилласан. За өөрөөр хэлбэл Бямцогт гишүүний хувьд бол бүх тойрогтой мэдээж одоо танигдсан хүн учраас тэр альч тойрог дээр тэр хүн бол ялна гэдэг утга. Оч удрах Батнасан хоёрыг баруун зүүн хоёр руу явуулж бэлдсэн байхгүй юу. Тэгжээл яг хууль бол ашгүй яг миний бодсноор 3 тойрог батлагдсан. Манай 3 хүн яг 3 тойрог дээр очсон. Тэгээ сонгуул бол сонгуул шүү дээ. Ард түмний ингэж байгаа юмыг бид нэр гарын бариад дугуулахгүй шүү дээ. Тэгээд Бямцогт гишүүн бол 3 дахь сонгогдсон гарлаа. Батнасан маань гишүүн болчлаа. Оч удрах цөөхөн салдаар л унсан байхгүй юу. Тэгээд одоо яах ч арга байхгүй шүү дээ. Тэгээд унсан оройноос л надтай харьцаа байсан. Над руу дайрсан. Одоо та нар миний хамаг мөнгө санхүүгээр тоглолоо, доромжиллаа. Чи юм авилах чи одоо бүх мөнгө авсан идсэн уусаа одоо өгөөрэй гэд. Яг нэрэнд бол оч удрахтай бол би намын хувьд ч хувь хүнийхээ хувьд иргэний хуулийн дагуу би гэрээ байгуулж ажиллаж байсан. Тэр харин намайг аварч байгаа. Харилцсан одоо бие биендээ хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулсан. Мөнгө санхүүгөө тодорхой заасан. Тэгээ энэ асуудлаар авилгатай тэмцэх газар өгөө тэгээд та иргэний хуулиар хувийн гэрээ байгуулсан юм. Гэрээгээ өөрсдөө учраавал гэрээгээ цуцалд юм уу, гэрээгээ мөрдөд юм уу та нар асуудлыг өөрсдөө шийдэхэд орхисон шүү дээ. Тэгээд одоо над тэр намын шугамар нэлээд мөнгө зарсан. Хашид над бүх тооцоо нь. Би аймгийн намын орооны дансаар орсон мөнгө оч удрахын хувийн дансаар орсон бүх мөнгийг бид нэр сард нь тооцоо гэж хяндаг байсан. Тэгээ одоо бүх тооцоо нь байна. Бүр хүн 5 хоол авч өгсөн үр хүртэл байгаа шүү нэрэндээ бол. Тэгээ ийм байх чи одоо ганц би идсэн байх уу тэр мөнгийг. Батнасан өдөр надад ийм ярихгүй л байгаа шүү дээ. Батнасан яг одоо ажил нь бүтсэн гарсан гэж одоо дугаа байна гэж. Гэхдээ очоо яриад гэж болохгүй байхгүй. Олон хүн өрсөлдөж байсан. Ундгал юм, гардгал юм. Манай нямдаа өрсөлдөл бас сонгол би одоо хамт явж байгаа тэгэл ялагдуулж байсан. Юм хэлдэггүй шүү дээ хөр. Гэхдээ чи одоо риск шүү дээ. Эцээс бол тэр хүн баталгаа байхгүй шүү дээ яг гарна гэсэн. Тэгээ одоо энийг аймгийн намын орон дарга байсан над руу чихээд одоо ингээд яхаа онцвш би хүмүүст хэлж үтсэн. Гэхдээ энэ хүн одоо ингээд эсвэл одоо мөнгө төгрөг босгож өгөх үү яах вэ? Хөө ёстой муузан сурна шүү. Одоо чи намын сонгуульд яваа ялагдсан хүнд мөнгө өгөөд идэв юм наа чи бүр муузан сурсан юм болно гэж бүрүүгэн дарга марга би олон хүнтэй санал сонсон чи надад тэгж хэлж байгаа шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн анхаарлыг татаад байгаа нэг сэдэв бол за аймгийн засаг дарга галсан дондог их хурлын одоо төлөөлөгчдийнхөө онгоцны зардалыг завшсан гэдэг зүйлийг бол яриад байгаа. Энд дээр та тайлбар өгөхгүй үнэхээр тийм одоо шиг хонжоо харсан зүйл байсан уу үгүй юу гэдэг дээр. Энэ бас көгийн юм л дайцээс тал. Би бас жаахан толгойн ажиллуулаад энэ хүннээр компанитай гэрээ мэрээ хийгээл тэгээд манай аймгийн хүн шүү дээ тэр захирал мөнгө чаргалгаад Ховд аймгийн Даруй сумын харьяат. Тэр залуутайгаа яриад 50 хэдэн 59 хүнийг би гэрээ байгуулад хоёр талын зардал нь 47800 төгрөг. Амь даатгал одоо нисхийн такс хоёр л орж байгаа шүү дээ. Хоёр талдаа шүү. Ингээд би бүгдийн нэрсэн жагсаал дээр нь 59 хүнийг аваа явсан. Тэр жагсаал дээр буцаж ирэх ёстой. Гэтэл Улаанбаатараас буцах болсон чинь 6-7 хүн хасагдсан байл. 24 25 2 өдрөөс нэгнээс нь 3 нэгнээс 4 хүн хасагдсан байл. Тэр хүмүүс л гомдол яриад байгаа байхгүй. Тэд нар өөр тэр игэл телевиз дээр очиж миний өмнөөс юу бичиж өгсөн гэсэн. Манай дарга миний мөнгө ичих шиг боллоо. Ингээд яачлаа гэж. Бид 47800 төгрөгийн хагасаар нисцэхээр 24450 үлдчихэж байгаас 24450 төгрөгийн нийтээ сууж байгаа би. Тийм над ярьж байгаа нэгдүгээр. Тэр нийтээ 140,000 төгрөг байлаа. Зөв буцааж өг гэж. Нөгөө талаасаа тэр мөнгө ч юм бол тэр байгууллагын данс руу орчиж байгаа. Тэр цахим үнэлэх хүчиж байгаа. Цахим үнэлэхний мөнгийг би идэх үү? Тэр данснаас нь би мөнгө яаж гаргаж авах вэ? Тэр компани өөрөө хассан. Яагаад хассан гэхээр мөнгө чаргалыг намын байгууллагад оруулчих яа. Энэ олон хүнийг одоо мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлээд онгоцоор авчирлаа. Та нар нэг дэмжээд өгөөч гэсэн чинь тэр нэг нэр үхээ 5 6 хүн мөнгө чаргалын эсрэг баах юм ярьсан байхгүй юу? Өөрөөсөө. Бараг л явган ирчих байсан. Манай ган төмөр тэгжсэн шүү дээ манхны. Зөвшөлтсөж онгоцсон суулгаагүй шүү дээ. Зөвшөлтсөн бол суухгүй л байсан шүү дээ. Хүний онгоцсон суучид тэгдэг хүн байд юм. Амнаасаа болоод хасагдсан байхгүй юу тэр улсууд. Том ярьж байгаа. Тэр чинь тэр захирлыг хасаад хайж шүү дээ тийм биз дээ. Тэр би хасаа сууж явах юм. Өөрөөсөө
Нөгөө зарим хэсэг нь бол архиулсан байсан гэсэн, согтуу байсан гэж л. Хэдэн хоног л архитлаа шүү дээ сүүлийн хэдэн хоног тэр хурлаар очиж чад. Зарим нь хуралдаа суугаагүй хүн байгаа шүү манайхас. Архиугаад. Намын хурл төлөөлөгчөөр очиж. Тэгэхээр аймгийн одоо Тэгээ над руу одоо ингээ хамаг юм аач. Би одоо тэгээ яах юм? Их хурлын төлөөлөгчдийнхээ одоо тийзний мөнгө идээ сууж явах хүн үү? Яахаар одоо хүнийг ингэж муугаад оромжилж чаддаг. Болох хэрэгтэй шүү дээ. Та нар ч гэсэн бодолтой. Бодож 47,700-аар явуулчихна. Тэр компани захирал нутгийн хөвгт рүү том ам гарч байгаа л хасуулсал байхгүй би долуулангийн нэр хэлсэн ч яах. Тэгэхээр аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдаанаар зардчилсан намын бүлэг таныг аймгийн засаг даргаас огцруулах сандыг бол иргэдийн уралд оруулсан. Тэгээ оруулаад одоо нийт төлөөлөгчдийн одоо сандлыг хураахад та одоо таныг бол олонхын дэмжсэн. Тэгэхээр бол энэ яг ардчилсан намын бүлгийн оруулсан санал биш. Энэ бол Монгол Ардын намын хэсэг бүлэг хүмүүсийн найруулсан хор юмаа гэдгийг бол зарим хүмүүс яг энэ дээр ингэж яриад байгаа л да. Тэг яг нь одоо оруулж байгаа нэр нь ардчилсан нам боловч цаагаараа манай нөгөө 5 6 хүн дэмжсэн байхгүй. Тэгээд ороод нууцаар санал хураагаад би чинь 60 гэдэг хуваар бол итгэл үзүүлсэн шүү дээ надад. Тэр бол нөгөө засгийн нэгжээ хуулиараа бүтэн жилийн дотор дахиж хилцэх боломжгүй болчтой юм байна. Одоо тэгэхээр Алтан туягийн асуугаад байгаа 12 сарын 4-нд миний асуудал ярихгүй. Ярих боломж байхгүй. Ярьлаа ч гэсэн эргээд шүүхтэр очиод унаа наадуулчихна. Бас юмч учиртай шүү. Дуртай өдрөө 6 сар дутам урлагийг нөгөө галсан дунд махын иждэг тийм ямар юм бэ? Цаанаас хууль мөл гэж байна шүү дээ. Энэ бол дахиад нэг 5 6 хүний л асуудал шүү дээ. Тэгээ би ардсан намынхантай бол бас сэтгэл санаа нийлээд зарим юм дэмжээд энэ ч адилхан төлөөлөгч нар шүү дээ. Ингээд ажиллахаар намайг ардсан намтай их нийлж гин гэдэг. Тэгэхээр намайг ардсан намын сайтар наадуул чинь гөвөөд шүү дээ. Одоо би энийг өгж ойлгох. Ардсан намд харьяалтай сайт үл мэдэгдэх хаягнаас дандаа ардсан нам талаас эдгээр чи хавсаад намайг сайт дээр нүдэд шүү дээ. Тэр батгаар мөнгө төлөөд миний тухай материалуудыг том сайтууд дээр гаргасан байл. Та нар яагаад миний тухай ингэж худлаа мэдээ гаргаад наадах аваач гэд ярихаар мөнгө төлсөн юм уу? Хэдэн төр 2 сая төгрөг төлсөн гэд хэдэн сайтыг ярьж. Та мөнгө төлөөл авна гэж. Юу гэсэн үг? Би тэгээд худлаа материалын чинь төлөө би мөнгө төлөө сууж идэв юм. Тэгээ би ингэж байгаа. Эртэд нэг хэд хоног сайтууд дээр нэлээ явуулаа шүү дээ. Эдгээр энэ их л мөнгө зарж байгаа юм байна миний эсрэг бол. Энэ их одоо сөрөг мэдээллүүдийг сонсоод та бас хүү эмч мэдээж эмзэглэж байгаа бах. Эмзэглэх юм бах. Энд чинь улс төр л байхгүй ч. Мэдээж шийдэх ёстой. Улс төр гэдгээр нь би одоо ойлгоод явж байгаа. Гэхдээ шийдэх ёстой яг зөв. Ер нь бол эцэст бол хил амаа ололцоод одоо энийг болоод ингэхнээс эн чинь нам дотроо л ингээд дээ шүү дээ. Ер нь манай нам дотор их ялзарсан байна. Одоо нам дотроос л ийм гараад байгаа чинь бүр мэддэгчгүй танигддагчгүй юм байна. Тэр нэртэй зүстэй ардсан намынхан бол харин ч нэг тийм юм байгаад байгаа шүү бас. Намын ялзарлыг одоо яаж сэргэж өгөх вэ? Намын даргын хувьд. Тэгээ намын даргын хувьд одоо би ч нэг огцом шийдвэр гаргая гэсэн бодлого л байна. Намын их хурлаас бас аяд зөлийн шийдвэр гараад ингээ цаашдаа бивэнэ хил амаа олоод яваараа гэсэн чинь тэр байр суурин дээр зогсно. Нөгөө талаасаа бол одоо намын баг хурлаа хийндэ хамгийн гол нь он гарч байгаад. Намын баг хурлаар юу ярьдгийг гэхээр аймгийн намын хорооны баг хурлыг хийхэд бол сумуудаас төлөөлөх сонгоно. Сум болгоноос нэг 10 15 хүн ирэх баг. Тэгээ нэг 2 300 хүн цуглаж хагаад намын хорооны дарга дахин сонгоно. Би тэнд чинь өрсөлдөөнд орно шүү дээ. Хүн надтай хүн өрсөлдөж болно. Би бол мэдээж өрсөлдөн. Тэгээд намын хороогоо байгуул. Намын хороо бол нэг 130 40 хүн байдیں۔ Тэрийг дахин байгуул. Гялтын хороогоо байгуул. Дараа нь намын хорооны хуралдаад намын дэд дарга сонгон тэргүүлэгчтэй сонгон. Энэ зарчмаар юм. За энэ хүрээнд бол нэлээд ойлголцоод гайгүй аятайхан болох болов уу гэж бодож байна. Би зүгээр хил ам гаргадаг гэрүүл тэмцэлтэй гэдгээр би хүмүүсээ нэг ад үзэхгүй л байгаа. Яах вэ? Ойлголцох байлгүй гэдэг байдлаар. Ер нь ч тийм ээ шүү дээ бас. Энэ намайг шүүмжилсэн, энэ намайг ингэсэн гэдээ би хүмүүс рүү тэгдэггүй. Ер нь тэгж ханддаг болохгүй. Би өнөөдөр энд ажил албан тушаад эрхэлчээд яг энэ нэг хүн дээрлэгсэн царай гаргаж болохгүй шүү дээ. Ойлголцол явах хэрэгтэй. Буруу над байгаа хаа гэдэг цаашаа ямагт бодож яддаг байхгүй. За би буруу байгаа. За би тийм учраас би буруугаа бас зөв ойлгуулад хүнд юм ойлгуулж чадахгүй хүнтэйгээ хамтраад ажиллая гэсэн энэ санаа бодлыг л агуулж байгаа юм. 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан агчдын дунд маш их халаас илгээ хийгдлээ. За ингэхдээ нөгөө төрийн албанаас халсан хүмүүсийн хооронд одоо хахуул авч хэл хахуул аваад авилга авч иж ажилд оруулдаг гэсэн асуудал ер нь маш их яригдж байгаа. За өөрөөр хэлэх юм бол 60 тэрбумын жижигрүүсээ үйлдвэрийг Ховд аймагт цэцэглүүлж хөгжүүлж байна гэж таныг яриад байна шүү дээ. Тэр одоо намайг бас л нөгөө хар данс руу хийх гэсэн л одоо арга шүү дээ бас ялгаа байхгүй. Тэгээ эн чинь бол 2 3 цагда мөрдөн байцаа газар улсын мөрдөн байцаа газар хийж биднээс шалгалаа асуулаа.
ямар ч тийм 60 тэрбум асуудал ховдод бол байхгүй. Ховдынхан бол бүгд нэг нэмэд. Би бол та нар намайг их олон хүн томилж яах гэж харж байгаа боловч би ирээсээ нийтдээ бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар тэгээд энэ дотор 6 агентлаг, аймаг дотор бол 6 агентлаг, тэгээд энэ тамгын газрын дарга 2 орлогч. Би ингээд нийтдээ бол одоо за тэр захирал эрхлэгчийн нэмэлж байгаа даа гарах. Ер нь бол нэг 10 хэдэн хүнийг би томилд юм байлаа шүү дээ. Бусд нь бол агентлагууд бол бүр дээрээсээ бүгд томилогдсон. Тэгээ одоо над руу манай нэр бүхий төлөөлөгч хүн одоо утасных нь яриа над байна. Би 27 хүн томилуулсан шүү. Чи наадах хөдлөж болохгүй шүү. Тэгвэл огчин шүү жамтай юм ярина шүү гэж байгаа хүн байна. Яриа над байна. Одоо би мэддэг байхад одоо миний оролцоог жишээ 27 хүн томилсон хүн байж байл. Тэд нар аяг бол мөнгө авд юм байдгүй. Би тэгж бодож байгаа. А би нэгж төр хүнээс авч ин ажил албан тушаалд хүн томилоогүй. Тэгж болохчгүй. Хүн цалин авах гэж ажилд ордог болохоос хүн цалингаа урьдчилж өгчөөд ажилд ордог хүн байд юм. Одоо та гурав тэгж орох уу жишээ. Тэгэхээр энэ гүүх л гэж бодож байна. ерөөсөө гутаах гэсэн нэг төрөйг. Ерөөсөө л тийм шүү дээ. Тэгэхээр би тэрнийх юм бодохгүй л байна. Эцэст бол зоригтой юм чинь тэгэл тэгж байгаа л тэгэл одоо үнэн ялан шүү дээ. Эцэст бол үнэн гэж нэг юм байгаа шүү дээ. Богино хугацаанд одоо таны нэр алдраар одоо маш их төвлөж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг ингээд энэ одоо увайгүй үйлдэл гаргаад байгаа хүмүүсийг та шүүхт өгч болдгоо юм уу, шалгуулдаг юм уу? Шалгуулж байгаа зүйл байгаа юу? Байна. Би шүүхт өгсөн шүү дээ. Би тэр нөгөө ягаан галагчийн 6 сарын 13-нд би шүүхт өгсөн шүү дээ. Энэ одоо Ховд аймгийн прокурор хууль зай итгэмж зүйл дордсорн данааг би өгсөн. Одоо энэ надад хариу ирээгүй л байна. Цагдаа магдаад шалгаж байгаа юм гэсэн. Би энэ хүнийг өгсөн. Одоо энэ намайг ингээд хууль усаар гүтгэлээ. Таныг одоо ингэж чимээгүй байгаадахаар бусдын бол би өгсөн мөрсөн байна. Хүнийг ингээд дарамжтаад гүтгээд байж болдог юм а гэдэг ойлголтыг бас зарим хүмүүс аваад байна л та. За одоо тэгж л байгаа байх л та. Тэгвэл эцэст би улс төрийн албан тушаалтай ш намайг бол хүн хардах хэрэгтэй. Намайг хүн бол сэтгэхээр доромжлох хэрэггүй. А би юу гэж бодож байгаа намайг бол хардас ирж шалгуулаа. Өгдөг газар нөгөө сайхан шалгуул. Би хэлж шít. Би ард түмнээ буруутгахгүй. А явуулга хийж байгаа хүнтэй харин байна. Тэг би түүнээс намайг хардаад гин нэгэн хүн одоо авилгатай тэмцэх газар юм уу шүүх цагдаад юм өгсөн. Би гомдод байх юм байхгүй. Тэр намайг шалгах хэрэгтэй шít. Би шалгуулахад бэлэн. Над нуугаад таагаад байх юм алга. Миний одоо захирамжаар гарч байгаа мөнгө санхүү бол бүгд шилэн дансаар явж байгаа. Та нар харж байгаа. Тэр шилэн дансыг байн харж явах хэрэгтэй. Тэн дээр бол би бүх өдөр болгон миний зурсан мөнгө санхүү явж байгаа ш нөхдүүд. Тэгээ бүх юмыг бол баримттай яг тендрийг бол тендрийн журмаар, сонгон шалгалтын журмаар жижиг сажиг мөнгө санхүүг бол тэр хүсэлт хүмүүсийн тэр одоо баримт материал багийн даргын тодорхойлт төсөл юу байдیں۔ Тэгээ буцалтууд тусламж үзүүлэхэд жишээ нэг хүн 100 мянган төгрөг өгч шүү дээ би. Нэг 50 мянган төгрөг өгч чинь. Тэгтээ бол тэр хүнд даарсан тэр багийн даргын тодорхой, сумын даргын тодорхой бүх амьдрал ахуйн судалсан зураг хөрөг гэр орных нь байдал бүх юм тэгжэж л өгч байгаа шүү. Түүнээс би аймгийн мөнгө тараагаад дуусч болохгүй шүү бас. Өчигдөр хуралдсан намын орны 4-р хурлаа. Хүчин төгөлдөр босоо 4-ийн бус гэж та хэллээ. За 1-р сард бол намын орны баг хурлыг хийнэ гэж. Яг намын орныхаа баг хурлыг хийх шийдвэр хийцээ гаргах. Хүчин төгөлдөр шийдвэрийг ер нь намын орноос хийцээ гаргах. Энд ч одоо юу шүү би танах хэлээд шүү дээ. Намын шин дүрм хүрээд иргэ. Дээд шүүхт бүртгэгдээд. Аливаа юм чинь дүрм журамтай хуулиар явна шүү дээ. Олон нийтийн байгууллага дүрмээрээ л явна. Тэгэхээр хуучин дүрмгөө өцгөр өцтрэх байхгүй гэсэн үг 28 дугаар хурлаа. Тэр чинь хүчингү болсон шүү дээ. 28 дугаар хурал дээр өмнөх дүрм маань хүчингү болчихсон. Тэгээ манай нам ч угаасаа хурал болгоноор дүрмээ шинчилдэ. Мэдхгүй л байхгүй юу. Наа чи одоо аймгийн намын ороонд би одоо зүгээр шоглож хэлэхэд аймгийн намын орооны даргаыг огцруулах, намын орооны хурал хийх дадлага хийлээ гэж бодож байна эсвэтэр бол. Тэр 28 дугаар их зохион байгуулалтгүй болж ирэх над руу хүмүүс ярьсан. Танай 4-р хурлын зохион байгуулалт. Тийш над муу хүмүүс л хийж штэ. Эцэст бол Батмөнх гээл одоо энэ банкны нөхөр надад нэг муу хонзон сандаг гэдэг хүн байж штэ. Тэр байтха би танад хэлэхэд наад бол чинь хүмүүсийг араас нэг над хамгийн сайн байсан хүн над муу болж байна. Бүр гүүгээ байгаад гүүгээ миний эсрэг болгочих чинь. Мөнгө өгд юм уу, санхүү өгд юм уу, эсвэл архитарс өгд юм одоо яад. Таныг яагаад хонцнод хувийн хонцон уу эсвэл улс төрийн хонцон гэж таа? Тэр хувийн хонцонтой хүмүүс юм байлгүй. Яагаад тантай хувийн? Киметгээд одоо би тэр инколд Батмөнх инколд энэ тэрийг мэдх юм алга. Батмөнх инколд хоёр л голлдیں۔ Тэгээ цаана бас хүмүүс байна л дээ. Тэгээд гүүгээ байгаад одоо энэ төвшин бат мэтийн хүмүүсийг ингээд шахаж жагаад юм бичүүлж авч байгаа үст. Энд чи эцтэй гэмт хэрэг шүү. Хүнийг мөрдөж тагнах чагнах. Тэгээд цаашдаа хүнийг бол онц хүнд гэмтэрс холбогдуулан гэж гүтгэх асуудал бол гэмт хэрэг шүү дээ. Ийм юм хийж ийн энэ хүмүүс өөрсдөө ч хүнд байдалд орно шүү дээ. Тим хүмүүсийн нөлөөнд ороод ингэ явж байгаа хүмүүс болохгүй.
Зүгээр төвшин бодвол одоо ажлаа салгацсандаа онцгонд юм яа би мэдгүй. Тэр чинь дипломын асуудал яригдаад ажлаа салгацчих. Би хүнийг халаагүй шүү дээ энэ бол. Тэр 5-6 хүний зүгээс тань ямар нэгэн тавьсан хүсэлт асуудал байгаа. Яг нам шийдээгүй биш үү? шийдэж чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр 5-6 хүний нэг хоёр нь бол энэ хоёр орлогчоо алчих битэр нэг ирмээр байна л гэдэг. Би яаж хоёр орлогчоо баг болгочоод ирээд халаа сууж байгаа. Болохгүй шүү дээ. Наа чин боломжгүй санал гэж хэлдэг байхгүй. Би Бацхтаргыг яаж халах юм? Би Урнааг яаж халах юм? Бас дахиад нэг хоёр хүн босч ирнэ шүү дээ. Тэгснээр таяртайгаа байсан дээр гэж хэлдэг урдаас. Хэтэрхий шудраг хандаад байна. Одоо шудраг шүү дээ. Шудраг байхаар таны шудраг дуу хоолойнд чинь үнэхээр бас одоо өс сонсон санаад байгаа юм шиг. Би бөөрн хэлж чаддгүй, хүн талзас найлган чаддгүй миний муухай чанар бай. За би багасаа юм зантай байсан. Тэр яриад яв. Шудраг байж шөнө унтд юм шүү дээ. Нойр хүрдэн шүү дээ. Санаа шүү дээ. Уусаад ойлгомж. Одоо миний үгэн дээр анализ хийгээд маргааш ямар мэхээ хийх үү гэж явна. Явах л байх. Үгүй яах юм тэгээд. Мэдээж энэ бүх асуудал бол ард түмэнд бас муухай харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр намын даргын аймгийн засаг даргын үед та. За яг хуу ард түмэн бол намайг миний голыг ойлгож байгаа дөө. Тэр нэг хэлсэн хэлээгүй мэдж байгаа. Тэр нэг ард түмнэрээ хөдлөөд байгаа ч юм аа. Одоо би харин удахгүй бүх тайлангаа тавиад аймаг сумуудаар явна. Би тэр нөхдүүдийн тухай юу ч ярихгүй шаардлагагүй. Энэ хүм уусан хүн биш байдэн шүү дээ. Саяхан аудитын газраас гаргасан 2016 оны одоо төрийн албаны чиг үүргийн давхардал гэсэн тайлан харлаа л та. Тэгэхэд бол аймгийн одоо байгаль орчин аялал жуулчлалын газарт 6 мэрэгжлийн бус хүн ажиллаж байна гэд одоо тэр тайланд дурдсан байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс одоо юу гэж харж байгаа юм гэхээр засаг даргын одоо тамгын газар болоод бусад одоо тий төрийн байгууллагуудад одоо ажлын байранда тохирохгүй нэг үгээр бол нөгөө мэрэгжлийн бас хүмүүсийг бас авч ажилуулад энэ гэсэн шүүмжлэлийг иргэдийн дунд яваад байгаа байхгүй. Тэгэхээр та энд бас тайлбар өгөх үү? Би наадах чинь бол яг олж хараагүй юм байна. Аудитын бол дүгнэлтүүд гарсан, шилэн дансмасны талаар аятайхан бичсэн байлаа, дутагдaltaй юмнуудыг бичсэн байлаа. Тэр бол үнэхээр сонсоогүй, анхудаа сонсч байна. Үнэхээр аялал жуулчлалын газар тийм байгаа бол дорн засъя ядах юм байхгүй шүү дээ. Мэргэжлийн бус тэгээ шалгаруулт орсон байх юм бол асуудалгүй шүү дээ. Дарагтаа хариуцлага тооцно. Харин наач аагүй байх. Шалгаж болно. Энэ нь бол шалгаж болно. Явуулж байгаа шүү дээ. Бид манай дотоод нөгөө шинжилгээний газрын шалгаж байна. Ер нь бид нар бас нөгөө графикт шалгалтуудыг хийж байгаа. Аудит шалгаагүй давхар хийгээ явж байгаа. Тэр тийм байж таарахгүй. Үнэхээр тийм мэдээлэл байгаа бол би одоо тэмдэглэж авлаа. Наадах чи би нэг өдөр шалгаад. Иргэдийн хурлын одоо 4-р хуралдаанаас Арслан намын төлөөлөгчдөөс нэлээд шүүмжил хийсэн л дээ. Манай аймаг одоо шилэн дансны хэрэгжилтийн хувьд тухай одоо тайланд сүүлийн 3 байрт цохиж явах юм аа. Энэ одоо юу болж байгаа юм бэ гэж шүүмжил юм байхгүй тэр чинь худлаа ярьж байгаа байхгүй. Харин ч ихний 6-ад байгаа шүү дээ бид нар. Би хэлээд ш над нууц хаах юм байх бүгдийг шилэн дансан дээр тавиагүй 50 дарга надаар харах хэмжээ авахулсан шүү. Би өөрөө 50 гойж хүн дарга хэмжээгөө зогсож явах уу? Би 50 байгууллагын дарга хэмжээ авсан. Тэр хурал дээр би ярьсан шүү дээ. Та нар бити ингээд ховдыг дандаа муугаар бити ярьж байгаа ш болохгүй шүү дээ. Муугаар ярих биш, муугийн зас. Буруу мэдээд муу биш. Шилэн дансан дээр муу биш байхгүй юу? Ганцхан байгууллага ороогүй байгаа. Иргэдийн дунд чинь янз бүрийн юм явна шүү дээ. Тэр бол нэг дандаа хараар яаж болох. Хөдөө аж ахуйн газрын дарга Баатар зэргийг ажилласан чөлөөлж засаг дарга өөрийнхөө зөвлөхөр тавьсан гэсэн бас яриа гараад байгаа. Яг хөдөө аж ахуйн газрын дарга юм нэмээд асуух. Мэргэжлийн бус бямжаа гэх нэг одоо томилж байна гэсэн юм бас шүүмжлэлтэй байна. Баатар зэрэг хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн дарга байх нь мэргэжлийн бус байж болох шаардлагатай. Тэр яг одоо сая бол ингэсэн шүү дээ. Баатар зэрэг ягаад чөлөөлөв гэхээр Баатар зэрэг нөгөө аймаг иргэдийн хурлын төлөөлөгч учраас хийх боломжгүй. Яг тэр үеэр чинь бас авилгатай тэмцэх газрын шалгалт ирлээ. Яг энэ асуудал орцсон юмс. Тэгээд бид нар ч одоо дутагдлаа бол над дээр асуудал ярина шүү дээ. Тэгээ би ирэхээс нь өмнө тэр алдааг засаад Баатар зөрөгтэй өөртөө нь яриад за одоо бид ингээд хуулийн дагуу эндээ бошгүй. За би чамд одоо чөлөөлөл. Тэгээ сонгон шалгуулт зарлаа. Тэгээд дараа нь болъё гэдэг. Ингээд чөлөөлөөд би өөрөө тэр хүнийг бас одоо хөдөө аж ахуйн газар муугүй ажилласан, сайн ажилласан хөдөө аж ахуйн газрын дараа. Тэгээ одоо зүгээр орхиод явах уу гэд би өөрөө зөвлөхөр авцсан байна. Аймаг засгийн зөвлөхөр. Энэ асуудалтай холбоотойгоос асуумаар байна л да. Бүсийн одоо онцлогоо эмчилгээний төвийн захиралчин бас одоо юу шүү дээ. Иргэдийн хурлын төлөөлөгч. Тэгэхээр бас энэ асуудал бас Баатар зэрэг дарах шиг хөндөгдөхөө эсвэл одоо энэ байдлаар үлдэх. Ямар хүн тавих гэж байна гэж. Тэгэхээр сонгон шалгуулалт явагдсан.
сонгон шалгуулалтын дүн гарсан гэсэн. Гэхдээ маргаан бас байгаа юм байлаа дотор нь. Тэр маргаан саргаанаа дуусгаж надад асуудлаа яриараа гэдээ би ингээ хүлээгээ байж байгаа. За ер нь төлөөлөгч нарын хувьд бол төрийн ажил албан эрхлэхэд одоогийн хуулиар бол хориглосон байгаа. Удахгүй нэг хууль гарах гэж байна. Өчигдөр эцсийн хэлэлцүүлэгт явуулчлаа. Засгийн нутагт төсвийн нэгжийн удирдлагын тухай хууль, за дээрээс нь төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулад аймаг нийслэлийн төвшөнд иргэдийн хурлын төлөөлөгчдийн 3/1 нь буюу 30% нь төрийн алба хашч болно гэсэн заалт орох гэж байна. Энэ орчих юм бол одоо нар мандах гэдэг. Бидний биеэс нэг хэдэн хүний ажилд оруулах гэсэн бодол байгаа. Тэгвэл эдгээр чинь төрийн ажилд орж чаддаг. Маш хүнд байгаа хгүй. За бүсийн эмчилгээ онцлогын төвийн хувьд бол эн чинь төрийн үйлчилгээний байгууллага. Тэгээд дээрэс нь амар жаргал дарга болохоор өөрөө төлөөлөгч хүн. Тэгээд үйлчилгээний байгууллага төлөөлөгч ажиллах болцоо нь бол хуулиараа нээлттэй. Тийм учраас явж байгаа. Харин тэнд ажиллаж байгаад халагдсан баяр тогтох гэж хүн байгаа. Тэр ус санхүү мөнгөний асуудалтай дутагдaltaй болоод халагдсан. Гэхдээ би өөрчилдөг. Энийг сайдын тушаалаар шийддэг. Би өөрчилдөггүй шүү. Та нар буруу ойлгож байгаа үзье. Сайд шийдсэн асуудалтай байгаад асуудлыг шийдсэн. Харин тэрнээс хойш одоо энэ пэсмэсээр одоо над руу бас их дайрч байгаа. Маш өшрөгч байгаа тэр хүн. Болохгүй шүү дээ тэгж. Хааны алуу халаад эзний алуу ээлжтэй тэгэл халагдаж солигдол үстэй. Ганц над руу дайраад. Тэгэхээр төрийн үйлчлэгийг ард иргэдэд түргэн шуурхай хүрэхэд одоо аймгийн засаг даргын зүгээс төрийн одоо албаны байгууллагууд төрийн албан хаагчдад ямар шаардлагыг тавьж байна вэ? Гэхдээ төрийн албаны одоо ажиллаж байгаа хүмүүстэй тавьж байгаа шаардлага бол хатуу шүү дээ миний. Нэгдүгээр ажлын цагаа сайн барих хэрэгтэй, мэрэгжлийн дагуу ажиллах хэрэгтэй, ард түмэндээ үйлчилж ажиллах хэрэгтэй. Ерөөсөө ард түмний төлөө ажиллах хэрэгтэй. Тэр өнөөдөр энэ байр суурь эзлээд нэг өрөөнд сууж байгаа бол хин гэдэг гадна дотны хүн ирнэ, тэр хүний хүлээж аваад ямар асуудал доорн шийдэх хэрэгтэй. Архитаар сууж болохгүй. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж болохгүй. Сая одоо ерөнхий сайдын бас албан даалгавар гарчлаа. Тэгээ энэ хүрээнд л одоо нэлээд хатуу шалгуур тавиад ажиллаж байгаа шүү дээ. Манайхан сайн ч ажиллаж байгаа. Тэр ялуучтай муулаад иж болохгүй. Хөргө өглөө оройг үзчихэл байгаа надад болж. За зарим нэг одоо асуудал байгаа бах. Архитаар суучдаг, хинэггүй бас одоо тэр данрын хэлдгэр мэрэгжлийн бус байдлаар томилгоо хийгдсэн, томилогдсон барьдаг ч юм уу те. Байхыг үгүйсэхгүй. Тэрийг бол зас залруулж ажиллана шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр бид бас нэлээд удаан хугацаанд ярилцчихлаа. Аймгийн намын хороо тойрсон. За таны нэр хүнтэй холбоотой ажиллах хийх холбоотой нэлээд асуудлыг хөндөж ярьлаа. Тэгэхээр үзэгчид маань өөрсдөө дүгнэлтээ хийж шүүх байх гэж бодож байна. Тэгээд ярилцлагынхаа төгсгөлд бас удахгүй 4-5-ны өдрүүдэд хуралдах аймгийн иргэдийн хурлын ээлжид хурлын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар бас танаас асуулгуу өнгөрч болохгүй нэ. Энэ талаар яриагаа өндөрлөе гэж бодож байна. За тэгэхээр одоо 12 сарын 4-нд бол аймгийн иргэдийн хурлын 5 дахь хуралдаан болно. За энэ маань гол хэлцэх асуудал нь бол юу гэхээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт нэг жилийн. Аймгийн үндсэн чиглэлийн биелэлт. За тэгээд 2017 оны урдчилсан гүйцэтгэл төсвийн 2018 оны төсөв хөрөнгө оруулалтын асуудал. Ийм үндсэн дөрвөн асуудал бол хэлцэнэ. Энэ чиглэлээр одоо биелдэж байна. Бүх асуудлаа аймгийн иргэдийн хуралдаа бол өргөн барьсан байгаа. Маргааш бид нэр тэргүүлэгчдээр бас нэлээд ярих юм шиг байна. Нөгөөдөр нөгөө байнгын хороод дээр ярих бах. Тэгээ ингээд энэ одоо маргааш нөгөөдөр хагас бүтэн сайн гэсэн бүгд тэр ажиллаад хурлынхаа бэлтгэл хангаад 4-нд бол одоо хуралдааны ажиллагаанд орно гэж ингэж бэлтгэл ажил явуулж байна. За засаг дарга сэтгүүлчдийн ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.